шууд бичлэг лайв видео хэлж байна. За өнөөдрийн бичлэгээр болохоор одоо бидний энэ Tentorm компани бүтээгдэхүүн чихний лагны хэрэглээ үйлчилгээний талаар ингээд дэлгэрэнгүй тайлбарлах гэж байна. За ингээд чихний лагаа тэгээд юу нейроцитемат чихний тавьж үзүүлье. За чихний лагаа хэрэглэхээс өмнө энэ Tentorm гэдэг нөө зөвгийн орчтой тосоо чихнийхаа энэ одоо эргэн тойронд энэ тэгээ сайхан баг зэргийг аваад бүргээд таслаад хэрэглэх хэрэгтэй. Би Tentorm тосносоо энэ жижиг шаарганд тасалж аваад хийцэн байгаа. За чихэнд бол мэдээж жоохон л орно. Жижигээр л авах. Ингээд үргэхээр гол нь нөгөө чихчин бас мэдрэлийн халтаа нөгөө дүлээрэх мэдрэлийг нь бас сайн сэргээж өгдөг. Тэгээд чихний сайхан түрхээд чихнийх нь хөөхөн одоо чихнийх нь эргэн тойрны энэ арьсанд сайхан массаж хийгээд энэ чихний дэлбээ бас түрхэж өгөөд массаж хийх хэрэгтэй. За тэгэхээр гоё тайвшруулсан дээрээс нь чихний өрөвслийг бас даахад хэвтэй байгаа. За чихний лагаа тавихтаа бол чихний лаг маань өөрөө энэ дотроо ингээд хайрсан дотроо хоёр ширхэг барьдаг хосоороо хоёр чихэндээ нэг нэгээр нь тавина гэсэн үг. Тэгээ дээрээс нь чих цэвэрлэх юм хүнтэйгээ цуг ирж байгаа. За тэгээ чихний лагаа тавихтаа энэ дээрээс нь асаагаад энэ шар хүртэл нь асаана. Шар дээр ирэхээр өөрөө удирдаг. Тэгээ нийтдээ нэг 10 минут орчим асдаг учраас би өнөөдөр өөрийнхөө лайв дээр зориулаад энэ богинохон болгоод эглаас нь тарьсан байна. Тавихтаа болохоор энэ богино талын чихэндээ хийж тавьдаг байгаа шүү. За эхлээд чихэндээ хийхдээ чихэн дээрээ салфетик тавина. Салфетикийнхаа голыг чихний лагны хэмжээтэй ингээд цоолж хэрэгтэй. За ингээд нүх гаргаж штэ. Тэгээ энэ гаргасан нүхээ чихэн дээрээ тавьж байгаа. Одоо яг энэ хүндэн тааруулаад лага богино талаар нь шүү. Тэрийг сайн хүмүүсээс асууад. За богино талаар нь чинь зааж. За богино талаар нь хийгээд тэгээд нөгөө талаас нь хасаач. Хэрэглэхэд их амархан. За ингээ асаахаар нөгөө энэ чинь прополисийн жилэний тос дүрхсэн байгаа учраас яг тэр нь тэгээд ялгараад харагдана. За ингээд өөрөө ингээд асчаа. Ингээ асах явцдаа болохоор ямар нэгэн үнс ерөөсөө онохгүй өөрөө цаасан дээр түрхсэн тийм жилэний тосны учраас ингээ өөрөө цагиргалаад ингээ ундаг байгаа. За тэгээ энэ нь болохоор чих цэвэрлэхээс чихийг аягүй сайн цэвэрлэдэг. Чихний ер нь цаана байгаа тэр хулхийг нааш нь татаж гаргана. Дээрээс нь одоо нэг чих дүлээрэх шуугах толгой өдрөө өтөх үед бас чихний лаг хэрэглэж байна. Тэгэхээр нөө одоо тэр чих шуугахыг намжааж өгөөд альжаал ядраа тайлна. Одоо янз бүрийн гадуур спа салонууд альжаал тайлах чихний лаг гэж байдаг шүү дээ. Тэрийг болохоор ерөөсө гэрийнхаа нөхцөлд өөрсдөө тавьчихж байна гэсэн үг байхгүй юу? За тэгээд ингээд чихний лагаа ингээ хэрэглэхийн өмнө бас Tentorm-соо хэрэгж болно. Өрөвсөлтэй чихэнд бол APV-гээ тусаачаад бас тавьж болно. За энэ дээр нэг анхаарах юм нь чихний лаг хэнгэрэг цорхоо өмнө бол тавьж болохгүй. Тэгээд чихний лагаа ингээ хэрэглэснийхаа дараа маш сайн дараа чихээ цэвэрлэхгүй болвол хүмүүс дараа нь чихээ цэвэрлээгүйгээс болоод захтанжийн өдр гэж ярьдаг. Тэр нь бол чихээ дараа сайн цэвэрлэх хэрэгтэй. Тэр нь яагаад тэгэхээр цаана байгаа хулхийг нааш нь татдаг энэ нөө халуун төөнөр маягаар имчилгээ хийж байгаа юм лаа учраас дараа нь чихээ сайн цэвэрлэх хэрэгтэй. Тэгээд лагаа 7 хоногт нэг л удаа тавина. Тэгэхээр 4-6 удаа тавих нь нэг курс болдог учраас ер нь нэг саржингаа тавьчихад нэг курс имчилгээ болчихно гэсэн үг. За тэгээд чихний одоо дүлээрэх үед ч юм уу тийм мэдрэлийн галтай өвчлөлийн үед бол энэ дотроос хилээ бина, черника энтертэй бас дотроос бүтээгдэхүүнтэйгээ битоп бал энтертэй ууж хэрэглэл илүү сайн үр дүнтэй байгаа. За тэгээд энэ ханаа томооны үед бас чих хамар хоолой гэдэг чинь нэг өөрөөсөө нэг тийм хоолойгоор холбогдсон байдаг учраас ханаа томооны үед бас хэрэглэхэд тохиромжтой. Энэ халуун төөнөр ингээ агаараар прополисийн тос дүрхсэн байгаа учраас халуун төөнөр агаараар тэр чих хамар хоолой холбогдсон тэр
одоо хүндийг үргэлжлэн дарж цэвэрлж ариутгах үйлчилгээ хийдэг байгаа шүү. Хэрүүгээр илүү даваа талтай бүтээгдэхүүн байгаа. За энэ маань ерөнхийдөө асаад энэ талдаа орчихсон байна. Тэгээ нэг талдаа одоо эндээс харж байхад бол ерөөс ямар ч үн санахгүй байгаад тэгэхээр ерөөс айх шаардлага байхгүй. Тэгээ нэг тал руугаа харж ихтэй одоо нөгөө тишээгээ хараад ихтэй өөр хэмжээний тасаа тавьчих гэсэн үг. За тэгээ энэ маань өөр асж агаад энэ шар бүслүүр дээрээ ирэхээр өөрөө удирчин. За энийг бас ингээд альжаал ядаргаа тайлдаг учраас нойр бодолтой хүмүүсээс хэрэглэхэд их тохиромжтой. Стресс бас их стрессэн ядаргаанд орсон хүмүүс курсээр нь хэрэглэхэд их тохиромжтой юм байна. Бүтээгдэхүүн байгаа шүү. За ингээд юу авчин. Ингээд лага авчин. Тэгэхээр шар дээр өөрөө ударсан харагдаж байгаа. За дараа нь тэгээд чихээ сайхан цэвэрлэнэ. Чихээ маш сайн цэвэрлэх хэрэгтэй байгаа шүү. Тэрийг сайн анхаараарай. Ханы том үний үед хэрэгжилж болдог гэж сонссон талаар мэдээлэл өгөөч гэж. За ханы том үний үед яагаад хэрэгжилж байгаа вэ гэхээр за зэе хэрэгжилж байгаа гэхээр нөгөө энэ чинь өөрөө яг цаасан дээр нөгөө жилийн тосыг ингээд түрхчихсэн байдаг учраас чих хамар хоолой өрөвсөл ханаад нусгаадах үед тэр яг тэр чих хамар хоолой өрөвсөн тэр юу болохоор хоолой тэр халуун одоо жилийтэй тэр агаар нь юу өрөвслийн дарж өгөөд тэгээд сайхан ариутгаж өгж гинэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг тэр ханаадны үед хэрэглэхэд тэр талаараа айгүй сайн байдаг. Бид нар бол одоо өөрсдөө чих хамар хоолойгоо сайн цэвэрлж яаж одоо энгийн хүмүүс бол яг хийж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ аргаар ингээд өөрсдөө бас ариутгаад яаж болно гэсэн үг байхгүй. Одоо заавал хариуд хөрсөн хойно биш дээ. Нэг сэргийлээд 7 хоногтой нэг энтер тавьчихад бас зүгээр ээ. Бүтээгдэхүүнийг. За тэгээд өнөөдрийн маань ингээд бүтээгдэхүүний тухай лайв бичлэг дуусж байна. Тэгэхээр маргааш болохоор 15 цагаас ходоод эзний үйл ажиллагааны талаар өрөвсөл шарх хеликобактерийн үед бактерийн талаар тийм эрүүл мэндийн лайв бичлэг явагдах болно. Тэгээд тэрэн дээр та бүхэн эдгэртэй оролцоод бичлэгийг маань үзээрэй. За тэгээ өөр асуултаар доор комент бичээд үлдээч яриа. Тэгээд бид нараас хариу өгөх болно. За